Самцхан надад та бүхэнтэйг 10 дахь бэлгээрээ уулзж байгаадаа туйлын их баяртай байна. Сайхан нэмсглийн нууц нь мэдээж танан цагаан шүд байдаг. Тийм учраас би та бүхэндээ өнөөдөр глобал шүдний эмнэлгийг танилцуулах гэж байна. Ингээд хамтдаа татгшаа орцгоё. Сайн байна уу? Сайн байна уу? Эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулаад хизээ сэхлэн үйл ажиллагаа болж байгаа. Манай эмнэлэг 2000 оноос хойш 16 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд орчин үеийн дэвшилтийн технологи болон сүүлийн үеийн эмчилгээ үйлчилгээний стандартыг нэвтрүүлж ажиллаж байна. Орж ирээд бүртгүүлчихэд бас нэг эрентгийн зураг авсан те шүдний энэ ямар учиртай юм бэ? Энийг авснаар ямар ач холбогдолтой вэ гэхээр бол шүдний хугарал, шүдний хатуу эдийн шимэгдэл, тухайн шүдний өрөвсөл өдрийг бол уншлах боломжтой байдаг. Тэр энийг авснараа ямар давуу талтай вэ гэхээр шүдийг одоо зөв онцлох, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, тухайн хүний шүднийг одоо архивлах, дараа нь одоо хэдэн жилийн дараа ч гэсэн ирээд одоо юу вэ гэхэд үйлчлэгээд шүдний түүхийг бол өсгөхөд боломжтой байдаг. Сүүлийн үед хүмүүс Hollywood Smile хэлэх болж тэ. Hollywood Smile-ийн талаар баг зэрэг мэдээлэл өгөөч. Hollywood Smile гэдэг нь бол мэдээж гоё сайхан инээсгэл үүсгэхийг бол хэлж байгаа. Мэдээж гоё сайхан инээсгэл үүсгэхийн тулд яах вэ гэхээр тухайн хүний онцлогоос хамаарат одоо шүдний цайруулт хийх үү, пал хийх үү, одоо шаазан бүрээс хийх үү, нүүрвч хийх үү гэдгээс хамаарат төрөл ондоогоо тухайн өвчтнийхэн бол онцлогоос хамаарна гэсэн үг л дээ. Тэгвэл танахаар Hollywood Smile хэлэгсэн нэг үйлчлүүлэгч яриаг одоо хамтдаа сонсцгоё. Хизээ сэхлэн глобалаар үйлчлүүлж эхлэв. Ямар үйлчлэг авсан бэ? За би ч их олон үйлчлэг авсан. Ерөнхийдөө 2 жилийн өмнөөс эхэлж глобал дент клиникээр би үйлчлүүлж байгаа. Тэгээд амьдралдаа бас нэг том шинэ алхам хийсэн. Өөртөө тэрний юу гэхээр би Hollywood Smile хийвсэн. Тэгээд би гадаад дотоод гэхээсээ илүү энд Монголд байгаа чанартай эмнэлгүүдийн ерөнхийдөө нэгдүгээрт ордог эмнэлэг гэж боддог. Яагаад гэхээр эдний үйлчлүүлэгчтэй тэр нөгөө барьж байгаа одоо материал гэж байдаг шүү. Тэр нь дандаа Герман, Франц, Америкийн сайн брэндүүд байдаг учраас би айхгүй хэлгсэн. Яагаад гэхээр маш том одоо юу гэдэг миний амьдралд одоо инээмсэглэл бэлгэлсэн хамт олон. Хэлгснээс хойш сэтгэл ямар вэ? Ерөнхийдөө шат ондоо шүү. Энэ шинээр төрсэн юм шиг болсон шүү дээ. Өөртөө зүүн айгүй гоё ихтэй хүнтэй ярьж чаддаг болд юм байна. Тэгээд ерөнхийдөө хуучин миний шүдний имиж бол арай ондоо байсан. Монголчууд нь бүгд мэдэх бах. Тэгээд одоо нүүр бардам инээдэг болсон. Танах нэмжлэгийн үйлчлэгэнд ямар материал ашигладаг вэ? Материалын хувьд бол манайх үйлчилгээ бүртээ одоо дэлхийн шилдэг брэндүүдийг бол сонгон хэрэглэдэг байгаа. Жишээ нь имплантын хувьд манайх Zimmer брендийн имплантыг хэрэглэдэг байгаа. Zimmer брендийн имплант нь дэлхийн номер 1 брэнд байдаг. Энэ брэндийг манайх аль бие усаар оруулж ирдгээр онцлогтой байгаа. Шүдний эмчтэй уулзсны хувьд асуумаар амны хүнд эрүүл ахуйг өдөр тутамдаа сахихын тулд ямар дөрвийг баримтлах хэрэгтэй вэ ер нь? Би өөр нь бол өвчтнүүдэд зөвлөдөг. Өвчтнөөс хамаарах хоёрхан зүйл байдаг. Энэ нь юу вэ гэх юм бол тогтмол үзлэг зөвлөгөөнд орох 6 сар тутам юм уу эсвэл жилд. Нөгөө нэг нь бол тогтмол шүдэ угаах. Хоол идсний дараа 15 минутын дотор шүдэ угаагаад ах юм бол ямар ч асуудал үүсэхгүй. Баярлалаа. За баярлалаа. Амны хүндийн эрүүл ахуйг сахина гэдэг нь хүний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой. Тийм ч учраас өнөөдөр би та бүхэндээ глобал шүдний эмнэлгийг танилцууллаа. Энэ удаад би 6 хүнийг баярлуулна. Эхний 3 хүн маань тус бүрдээ 500 сая төгрөгөд үнэгүй үйлчлүүлэх хэрэг, дараагийн 3 хүн маань шүдээ ээж бүрэн цайруулах эрхийг хожих байгаа. Ингээхийн тулд та бүхэн бичлэгэн дээр лайк дарж, шеэр хийгээд, шеэр хийсэн дээрээ лайк зөвлүүлээрэй. Ингээ дараа дараагийн гинтийн бэлэг хүртэл түр баяртай.